За шинэ 7 хоногийн минь төргий. За түрүүгийн 7 хоногор би төслийн төлөвлөгөөг оновчилж наривчлах цогц систем гэдэг сэдвийн хүрээнд дөрвөн төлөвийн төлөвлөгөөг танилцуулсан бол энэ 7 хоног заавал тэр дөрвөн төрлийн төлөвлөгөөхгүйгээр зөвхөн 7 хоногийн төлөвлөгөөг яаж одоо байгаа төсөл дээр ингээд нэвтрүүлж процессын төвшөнд тэрийг одоо тэ удирдах авч явах вэ гэдэг талаар авч үзье. Тэхийн тулд мэдээж миний хувьд болохоор процессын шинжилгээний одоо хүснэгт диаграм бэлдсэн байгаа. Тэгэхээр тэр диаграмыг би та бүхэнд бичлэгийн төгсгөлд бүтнээр нь харуулах болно. Дахиад тэр диаграм дээр одоо алдаа гаргаад байгаа хэсгүүд, дулаалттай хэсгүүдийг бас та бүхэнд тайлбарлаж хүргэх болно. За ингэснээр бол хэрвээ та байгууллага дээрээ 7 хоног тутмын тайлан төлөвлөгөөгөө хийгээ нэг л болж өгөхгүй байгаа бол магадгүй энэ дээр алдаатай юм гэж одоо тэр асуудлаа илрүүлэх байхаа гэж найдаж байна. Тэрэнд нь туслах зорилготойгоор энэ бичлэгийг хийж байна. Миний хувьд бол олон төслийн одоо багуудтай уулздаг учраас нэг дунджаас нэг тиймэрхүү дүгнэлтүүд их боломж олддог. Үндсэн сэдвлүүгээ орцгоё. За энд юу вэ гэхээр надад turtle diagram гэж ярьдаг. За ястмэлхийн диаграмаар би процессыг ерөнхийд нь одоо хурангуулж та бүхэнд харуулж байна. За тэгэхээр наривчлсан процессыг бол манай зөвлөгөө үйлчилгээний тусламжтайгаар тухайн байгууллага өөр дээрээ нэвтрүүлэх боломжтой гэдгийг бас ташрамд нь хэлье. За нэгдүгürt 7 хоног тутмын тайлан төлөвлөгөөг хэлцэж батлах процесс гэдэг энэ процесс өөрөө ямар одоо цар хүрээтэй юм бэ гэдгийг нь харуулсан байна. Нэгдүгürt мэдээлэл цуглуулах юм байна. Эндээс эхлэх юм байна те. За мэдээллийг шинжлэх юм байна, төлөвлөгөө боловсруулах юм байна, тооцоолол хийх юм байна, уулзалт хурлалт зохион байгуулах юм байна, шийдвэр гаргах юм байна. Тэгэхээр энэ процессын дотроо энэ хэдэн алхмууд бас бүрдэж байна. Тэгвэл энэ алхмуудыг юу бэжиж одоо үр ашигтай хийх юм бэ гэдэг оролтууд энд харагдаж байна. Тэгэхээр оролт гэдэг нь бол одоо үндсэндээ бол те энэ юмнууд байсан тохиолдолд энэ процесс илүү үр ашигтайгаар үр дүнд хүрнэ гэдэг юм одоо үндсэн нөхцөл гэсэн үг тийм. За нэгдүгürt бол хамгийн ихэнд гэрээ шүү дээ тийм. Тэгэхээр бүх төсөл гэрээтэй байгаа. За магадгүй гэрээ хийхгүй байгууллага дотроо ингээд төсөл хэрэгжүүлсэн явж байгаа бол удирдлагын зүгээс өгсөн эсвэл одоо тийм толгой компани зүгээс өгсөн үүрэг даалгавар тэрний нэг ерөнхий нэг тийм одоо тийм ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг шаардлага. Бүр тийм юм баримтчааг бол хүн ингээд амаараа шаардаад байгаа. Удирдах албан тушаалт надаас нэг амаараа шаардаад төслийн удирдагчид хилээд байнга яваад идэг тиймэрхүү одоо харилцан тохиролцоо гэсэн үг тийм. За дараа нь төслийн төлөвлөгөө ойлгомжтой. Тухайн төсөл бол ингээд ийм том нэг төлөвлөгөөтэй байгаа. Тэрний гүйцэтгэлийг ингээд 7 хоногоор нь дүгнээд явхад бол энэ 7 хоног тутмын тайлан төлөвлөгөөг ашиглаж болно. За түүний дараа төслийн гүйцэтгэл байна. Мэдээж одоо төсөл эхэлсэн бол тэр чинь одоо тухайн 7 хоногта түр хашаа барьдаг ч юм уу эсвэл одоо яадгийн төслийн бага бүрдүүлдэг ч юм уу эсвэл бүр ингээд суурьмөр одоо бетоноо цутгаад ингээд явна гэх мэтлэн ямар ч ажил хийгдэж болно. Тэр бүх гүйцэтгэлийг бас ингээд харах нэ. За үүрэг даалгаврын биелэлт энэ нь болохоор тухайн баг одоо төлөвлөгөөгүй байсан ч гэсэн үүрэг даалгавар ингээд хуваарлаж аваад хийж болно. Эсвэл төлөвлөгөөтэй хэрнээ төлөвлөгөөг биелүүлж яхад асуудал гараад тэрийг одоо шийдэх үүрэг ажил үүргийн хуваарлалт хийсэн байж болно. Тэрний биелэлт байна. За тэгээд асуудлууд мэдээж төлөвлөгөө гэдэг нь өөрөө одоо тийм цаасан дээр тийм статик буюу хөдөлгөөнгүй тамгалагдаад бий болчихж байгаа. За манай амьдарч байгаа орчин манай улс ч өөрөө динамиктай тийм маш олон өөрчлөлтүүд байн гардаг. Тэгэхээр энэ хоёрын зөрүүн дээрээс асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр асуудлууд төлөвлөгөө гэдэг хоёр бол салшгүй явна. Тийм учраас мэрэгжлийн баг байдаг. Тэгэхээр энэ төлөвлөгөөг биелүүлэхэд ямар асуудал гарч ийн? Окей, асуудалтай зөв төлөвлөгөөгөө аваад явахыг одоо мэрэгжлийн баг бол хариуцж байгаа. За өөрчлөлтүүд. Тэгэхээр өөрчлөлтүүд гэдэг маань нөгөө асуудлаас гарч ирж байгаа. Тэгэхээр асуудал үүслээ, асуудлыг шийдвэрлэхэд өөрчлөлт оруулах уу, оруулахгүй гэдэг шийднэ. Тэгэхээр өөрчлөлт оруулах бол цаг хугацаа, зардал, чанар гэх мэтчлэн ингээд юмнуудад яаж өөрчлөлт байгааг нь бодоод тэгээд өөрчлөлтийг одоо төвшөнд энийг одоо тэг төлөвлөгөөн дээр ч юм уу төсөв дээр оруулахыг бол хэлж байна. За тэгэхээр ийм үндсэн өгөгдлүүдийг аваад энэ одоо процесс маань хэрэгжих нь байна. Тэгээд түүний дараа үндсэн гаралтууд буюу үр дүнгууд бий болох нэ. За үр дүнгууд гэдэг маань одоо би нэгэнт энэ хэдийг нэгэнт хийсэн бол яг юу хүлээх ёстой юм энэ процессоос. Энэ процесс ингээд одоо тий тодорхой ажиллаж гин гэдгийг би яаж мэдэх ёстой юм гэхээр гэрээний биелэлт мэдээж одоо 7 хоног тутам одоо тайлан төлөвлөгөөгөө боловсруулаад яваад хахаар ингээд гэрээ одоо тий цаг хугацаанд хамар хүрээндээ ингээд хүрэх ёстой шүү дээ. За төлөвлөгөөний гүйцэтгэл мэдээж төлөвлөгөө бол хөдлөх ёстой, прогресстэй байх ёстой. Одоо шинжлэгдээ тий 50% байсан бол 51, 52 гэдээ баг багаар 7 хоногор нэмэгдээд явна. Үүрэг даалгаврын биелэлт байна. За үүрэг даалгаврын биелэлтийн баталгаажуулалт түрүүн бол үүрэг даалгаврын биелэлт буюу за би энийг биелүүлчлээ гэж орж ирсэн бол одоо энэ тайлан төлөвлөгөөн дээр тэгвэл баталгаажуулж авч болохны хурал дээр.
За үүний дараа асуудлуудын шийдвэрлэлт байна. Тэгэхээр асуудлуудыг шийдвэрлэнэ гэдэг маань түрүүний ярьсан одоо үүсэж байгаа асуудлыг зарим нь няцаах, зарим нь зөвшөөрөх, зарим нь хойшлуулах ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар энэ асуудал бол ингээд контролтой байх хэрэгтэй тэрийг хэлж байгаа. Тэгээд түүний хамгийн сүүлийнх нь өөрчлөлтүүдийн шийдвэрлэлт байгаа. Тэгэхээр асуудлуудаасаа зөвшөөрсөн хэсэг дээр нь өөрчлөлтүүд импакт буюу нөлөөллүүд тэр гарч байгаа нь тэрийг тооцож үзэж байна гэсэн. За ингээд 7 хоног тутмын процесс бол орлого гаралт процесс нь юм байна. За одоо хүмүүсийн тэр болгон анзаардгүй хэсгүүд рүү оръё. За Ястмилхийн диаграмын одоо процессын одоо маш ерөнхий одоо тэр ойлголтыг авах нэг давуу тал нь энэ дээд талд нь за тэгвэл энийг хийхэд юуг ашигладаг юм бэ? Ямар тоног төхөөрөмжийг ашигладаг юм бэ? За магадгүй ингээл технологийн одоо барилга барих гэдэг ажил дээр ашиглах тоног төхөөрөмж нь бол маш ойлгомжтой шүү дээ, тэ. За одоо газар ухлаа гэхэд экскаватор хурж явах байдаг. Гэтэл энэ оюуны хөдөлмөрийг эрхэлж байгаа тохиолдолд буюу төлөвлөгөө хийж байгаа тохиолдолд надад ихэвчлэн програм хангамж тэгээд одоо тодорхой онол аргачлалууд хэрэгтэй болдог. За тэгвэл энэ дээр програм хангамжуудыг харуулж өгсөн байна. Microsoft Project, P6, Excel, за Microsoft Planner, Teams гэх мэтлэн ингээд манад бол бүгдээрээ л одоо тий зөвлөх үйлчилгээгээр дамжуулж үйлчлүүлэгчдэд хүргэдэг тийм онлайн шийдлүүд байна. Одоо дижитал шийдлүүд байна. За ийм юмнуудыг ашигладаг гэж байна тий. Тэгэхээр танах энэ дээрээс айлыг ашиглаж гинэ гэдгийг бас та бүхэн хараад аваарай. Тэгээд би энэний дараагийн хэсэгт тэгвэл юун дээр одоо алдаа гаргаж байна вэ гэдэг дээр бас илүү дахиж энийг авч үзэх болно. За оролцдог хүмүүс. Тэгэхээр процесс ингээд сайхан процесс зураатай байгаад идэг хийх юм тодорхой байгаад идэг хүн авч хийхгүй бол тэр бол үр дүн төрөхгүй шүү дээ. Тийм учраас ямар хүмүүс энийг оролцож үр дүн төрөх юм бэ гэхээр өмнөх болон дараагийн 7 хоног төсөл дээр ажиллах талуудын төлөөлөл захиалагч зураг төсөл зохиогчд байна. Барилгын төслийн хувьд бол тэгэхээр өмнөх 7 хоногт юу хийснэ гэдгээ дүгнэж ярих хүмүүс дараагийн 7 хоногт тэрийг үргэлжлүүлж хийх эсвэл магадгүй нэг бүрэлдэхүүнээр хийж болно. Ингээд энэ хүмүүсийн төлөөллөөр энэ төлөвлөгөө мэдээллийг цуглуулах, шинжлэх, шийдвэр гаргахыг бол хийж байвал төслийн төлөвлөгөө илүү бодиттой гарах боломжтой байгаа. За дараагийн хэсэг рүү очие. За хүлцэх хэмжээ хэмжигдэхүүнүүд гэж байна. Тэгэхээр ер нь одоо KPI буюу одоо гүйцэтгэлийн төлхөр үзүүлэлтүүд гэж бол бид нар бүгдээрээ мэднэ байхаа гэж бодож байна. Тэгээд төсөл дээр ийм KPI бас гаргаж болохоор байна. За жишээлбэл энэ дэр үүрэг даалгаврын биелэлт нь 80%-аас дээш байх хэрэгтэй шүү. Тэгжиж манай төсөл бол тэ хэмжигдэж сайн явж гин гэдэг нь нотлогдно. За төлөвлөгөөний гүйцэтгэл 7 хоногт 95% таа. Нөгөө түрүү 7 хоногт төлөвлөсөн юм энэ 7 хоногт 95% биелэгдсэн байх хэрэгтэй. Тэгжиж ер нь бид нар төслийн баг энэ төсөл сайн явж гин гэж үзнэ. За асуудлуудыг шийдвэрлэх хугацаа 7 хоног. Өөрөөр хэлбэл ямар нэгэн асуудал гараад ирлээ гэхэд шийдвэрлэх одоо хугацаа нь хурдан 7 хоног. За зардал хугацааны хазаалт нь 2% байна. За энэ тоонууд бол одоо жишээлбэл төсөл болгон дээр өөр байна гэсэн үг. Тухайн төслийн онцлогоос шалтгаалаад. За би бол илүү норм стандарт дундаж туршлагатай уялдуулаад ойр тавьсан байгаа гэсэн үг. За хэмжигдэхүүнүүдэд байж энэ процессыг бид нар хяналтандаа байлгана. Процесс хийгээл идэг. Тэгэл ингээд төлөвлөгөө бичиг цаас хийгээл идэг. Төлөвлөгөө нь ерөөсөө газар дээрээ биелдэггүй. Нэг цаас айгуу гоётой тэгсэн чинь төлөвлөгөөний 30% биелэлтэй байгаа. Тэгэл тэр төлөвлөгөөг хийх ямар ч урам зориг хүн төрөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэмжих зорилт одоо утгууд, босгуудыг гаргаж ирс тэрийг харьцуулж явахаар магадгүй төслийн баг өөрийгөө шахах, буцаагаад тэр төслийн багт үүрэг даалгавар өгч байгаа төслийн багийн ажлыг дүгнэх, шагнал урамшуул, хариуцлага гэдэг ингээд бусад асуудлууд яригдж эхлэх тав талтай байгаа. За хамгийн дараагийн бүлэг үзүүлэлт бол арга зүй. За энэ танаа байгууллага дээр юугээр зохицуулагддаг юм бэ гэдэг тухай. За өмнө бид нар энд өгөгдлүүд буюу оролтуудыг авч үзсэн. Ямар өгөгдөл, ямар үндсэн нөхцөл бүрдэж энэ процесс эхлүүл илүү үр ашигтай болох юм бэ гэдэг талаар авч үзсэн бол энэ дээр ямар арга зүйгээр, ямар техникээр энийг хийх юм бэ гэдэг талаар байна. За жишээлбэл 7 хоног тутмын тайлан гэдэг тийм нэг маягт хэрэгтэй байна. За 7 хоног тутмын тайлан, за 7 хоног тутмын хурлын дэг бас байвал зөвхөн тэ хурал хүмүүс цугларчаал өөрийнхөө асуудлыг яриад ямар ч шийдвэргүй тарж яваад байвал тэр бол бас асуудал. За хурлын тэмдэглэл байна. Хурлаа тэмдэглэхгүй одоо дараагийн хурал дээр юу ярьснаа санахгүй байвал бас асуудал. За өөрчлөлтийн менежментийн процесс буюу одоо түрүүний ярьсан төлөвлөгөө бол ингээд цаасан дээр хөдлөхгүй. Гэтэл бодит орчин бол байнга өөрчлөгдөж идэг. Тэгэхээр энэ хоёрын дунд өөрчлөлтийн менежментийн процесс төслийн удирдлагыг ярьж байгаа үед заавал байх ёстой. Тэгээд энийг анханасаа тодорхойлцсон байвал бүх оролцогч талуудад стресс багтай байгаа. За дараа нь төлөвлөгөө батлах хяналтын утас буюу энийг бол миний зүгээс байгууллагуудад их санал болгодог.
тухайн төлөвлөгөөг яаж чанартай боловсруулсан, энэ төлөвлөгөөг бодиттой гэдгийг одоо шүүж гаргах, бодиттой биш гэдгийг илрүүлэх тийм хяналтын утас байгаа. Тэгээд энийг бөглөө дуусчвал төлөвлөгөө бол батлагдана гэдэг жишээ нь тий. Тэгээд 7 хоног тутмын төлөвлөгөөгөө бид нар ямар шалгуураар баталчих юм бэ гэдгийг нь багтана гэсэн. За ингээд процесс бол юм байна. Процессын зураглал юм байна. Тэгвэл хоёр дахь хэсэг рүү оръё. Юун дээр хүмүүс хөвчлээ алдчихна. За хамгийн эхлээд процессын энэ хэсгээс ярив. За бид нар ингээд мэдээлэл цуглуулах дээр жоохон асуудалтай байдаг. За мэдээлэл цуглуулах буюу яг бодиттой мэдээлэл цуглуулж авах, хурдтай цуглуулж авах тал дээр асуудалтай байдаг. За сайн туршлага нь юу вэ гэхээр ер нь одоо төслийн талбайд дээр нэг бичиг хэргийн хяналтын ажилтан гэж томилждаг. Тэр хүн нь яг энэ мэдээлэл цуглуулах ажлыг хүмүүсээс сайн цаг тухайд нь ихэж авах, цаг тухайд нь гаргуулж авах ажлыг бол хариуцсан явуулдаг. Тэгээ мэдээлэлээ одоо сайн цуглуулчвал мэдээлэл дээр шинжлэх боломж үүснэ. Тэгээд одоо мэдээлэл дээр шинжилсэн учраас төлөвлөгөө шинжлэх үе яах вэ гэдэг дараагийн асуудлууд яригдаж эхэлнэ. Тэгэхээр хамгийн анхны шатны мэдээлэл цуглуулгаа одоо бас хүмүүс жоохон анхаардгүй. Тэгээд тэрнээсээ болоод босод бүх одоо энэ датан дээр үндэслэж шийдвэр гаргах гэдэг менежментийн гол одоо зарчим бол алдагдаад явдаг байгаа. За миний дарж. За дараа нь бол мэдээж шийдвэр гаргалтыг яг датан дээр үндэслэхгүй байгаа. Тэрний юутай холбоотой хэр мэдээлэл цуглуулагдахгүй байгаа тийм. За процесс талдаа юм байна. За гэрээний үндсэн оролтууд тал дээр бол төслийн одоо төлөвлөгөө, том төлөвлөгөөнөөс яг энэ 7 хоног тутмын тайлан төлөвлөгөөг тасдаж аваад тодорхой том төлөвлөгөөтэй уялдуулах ажил бол бас жоох учир дутагдaltaй гэж миний хувьд бол боддог. Тэгэхээр энэ бол асуудалтай байгаа. За үүрэг даалгаврын биелэлт, өөрчлөлтүүд тухайн төсөл дээр ингээд нэгдсэн үүсэж байгаа асуудлуудын бүртгэл ихэнх төслүүд дээр байдгүй. Тэгэхээр асуудал гарч ирлээ, хүмүүс ярилцлаа, шийдвэрлэлээ, мартлаа. Асуудал нь дараа нь дахиж гарч ирлээ, шийдвэрлэлээ, мартлаа. Эсвэл асуудал гарч ирлээ, шийдвэрлэхдэггүй явлаа, мартлаа явж байгаад төсөл яг дуусах үед айгүй том асуудал болсон байх шин. Тэгэхээр жижиг том гэлтгүй асуудлуудаа бүртгэл, эрэмблээл хамгийн ихэнд энэ 7 хоног шийдэх, дараагийн 7 хоног шийдэх гэдэг юм дистрал даруулаад явбал зүгээр бүртгэлийн нэгдсэн хуудастай байна гэсэн үг тийм. Одоо хүмүүс гарын үсэг зурдаг шиг асуудлыг бичээд он сартаа ингээд одоо шийдвэрлэгдсэн үгүй юу гэж хянаа явах. За мэдээж өөрчлөлтүүд байна. Түрүүн ирсэн өөрчлөлтийн удирдлагын журам байхгүйгээс энэ асуудал болдог шүү гэд. За гаралтууд дээр бол бас нэлээдгүй асуудал байгаа. За жишээлбэл асуудлыг яг шийдвэрлэх энэ төлөвлөгөөн дээр хурал уулзалт дээр энэ асуудлууд яг бүрэн шийдвэрлэж чаддаггүй асуудлыг ер нь одоо тий хойшлуулах тэгээ улмаар ингээд мартагдуулах тийм зүйл зөндөө гардаг. Тэгэхээр төслийг хянаж байгаа supervision team гэж ярьдаг тий. Тэр баг бол яг энэ асуудлыг шийддэггүй маа гэхэд асуудлыг шийдвүлэгч эрх мэдэл бүхий хүнээр одоо тэ энийг хойшлуулнаа, энийг зөвшөөрнө, энийг зөвшөөрөхгүй гэдгийг цаг тухайд нь хурдтай гаргаад явбал уул нь бол бүх төслүүд ингээд айгүй хурдтай хэрэгжээд график төлөвлөгөөндө багтгаар байгаа. Тэгээд энэ бол маш тулгамж байгаа асуудлууд нэг гэж миний хувьд бол алдаж байгаа. За ингээд процессын орлого гаралт гэдэг энэ үндсэн голын хэсгүүд дээр бол ярихад юм байна. Дээдлийн хэсэг дээр ярихад ихэнх төслийн одоо төлөвлөгөө бол Excel дээр явж байгаа тийм. Тэгээд Excel дээр явж байгаа учраас жоохон тийм хөшүүм байгаа. Энийг Microsoft Planner Teams-тэй холбож болно. Дээрээс нь Microsoft Project-ийг ашиглавал илүү динамиктай удирдах болно. За манайх бол энэ дээр зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа энэ асуудлыг шийдэхэд туслана гэсэн. Ер нь энэ том процессыг яг цогцоор нь ингэж танаа төсөлд 7 хоногийн давтамжтайгаар ингэж явах төвшөнд манайх бол энэ 100 тото хитэн байгууллага дээр бас зөвлөгөө өгөхөр төлөвлөж байна. Тэгэхээр та бүхэн бас бид нартай контакт хийгээд энэ талаар мэдээллийг авч болно шүү гэж хэлмээр байна. За оролцогч талууд хүмүүс гэдэг дээр бас энэ 7 хоног тутмын тайлан төлөвлөгөөг одоо нэг хүн аваад дарчдаг ч гэдэг юм уу, нэг хүн аваад зөвхөн захиралтаа үзүүлээ болчдөг. Биш, энийг бол 7 хоног тутмын тайлан төлөвлөгөөгөө хурал дээр ярьдаг, хурал дээр энийг шийддэг те хамтын одоо тодорхой ойлголцолд хүрж явдаг юм тэр хамтын ажиллагаа бол нэлээд дутагддаг гэж харсан. За дараагийн ээлжинд энэ хэмжих үзүүлэлтүүд бол ер нь энэ бол баг бүгдээр байхгүй шахуул байгаа гэж миний хувьд бол үзнэ. Яагаад гэвэл одоо яг ингээл бидний үүрэг даргалын биелэлт хэдэн хувьтай байна гэдэг шууд статистик гаргаад иргэвэл ихэнх төслийн талбай дээр ийм статистик байхгүй буюу дашборд байхгүй гүйцэтгэлээ хянах тийм одоо тэ дата байхгүй улмаас ийм статистикийг гаргаж ирэх боломжгүй байдаг шүү дээ. Тэгэхээр ийм тодорхой зорилтууд гаргаж ирэх нь бол чухал. Гэхдээ тэнгэрийн биш
хит бас доор биш яг бодиттой зорилт. Тэгээ бодиттой гэдгийг яаж мэдэх вэ гэхээр эхлээд ямар ч байгаа байдлаа хэмжээл үзэх хэрэгтэй те. Би энэ 7 хоногт төлөвлөн дараагийн 7 хоногт дүгнэн гэсэн чинь 30 гарсан. За би ингээд 1 сар 7 хоногор ингээд үзсэн чинь дунд чинь манай төсөл бол нэг төлөвлөгөөгөө 70% л биелүүлт юм байна. За тэгвэл энийг дараагийн сард ингээд 7 хоног тутмын төлөвлөгөөний биелэлтийг 80% болгоё гэж зорилт тавьж явснаар бол байгууллагын тухайн төсөл дээр ажиллах арга барилын сайжралт эхэлдэг байна. За дараагийн хэсэг рүү очие. За арга зүй. За энэ дээр бол яг нөгөө project management яригдана. Тэгэхээр энэ бүх процесс бол project management дээр яаж хийх нь ойлгомжтой одоо тэр 49 процессд орчихсон байж идэг. Харамсалтай нь хүмүүс энийг төдийлөн чухалчилж авч үздэг юм шиг надад бол ажиглагдсан. Тэгэхээр ер нь бол эдгээр дээр бүгдийн ном журмынхын дагуу олон улсын гэрээ хэлцэл дээр заасан нөхцөлийн дагуу тэгээд тухайн өөрийнхөө төслийн гэрээнд тохируулан ашиглах нь бол нэлээд чухал гэж үзэж байгаа юм аа. За энэ удаагийн дугаараар бид нар 7 хоног тутмын тайлан төлөвийг хэлцэж батлах тухай авч үзлээ. Тэгээд энийг бол хариуцагч нь төслийн менежер энэ процессыг хариуцаад явбал зүгээр. Тэгэхээр танай төсөл дээр хэрвээ төслийн менежер нь завгүй ч юм уу те энийг хариуцахад одоохондоо бэлэн биш байвал манахаас одоо коучинг, консалтинг, аутсорсинг юу гэдэг ямар ч хамтарч ажиллах санал аваад хамтраад явж болно. Тэгэхээр төслөө ингээд 7 хоногор яг нэг хөгжмийн хэмнэл шиг те 7 хоногт ингээд гоё тодорхой явж байгаа дүгнэгддэг ийм хэмнэлд оруулж удирдах нь бол нөгөө тогтмол байдал, тогтмол гүйцэтгэл, тогтвортой одоо тэр үйл ажиллагааг бий болгодог. Тэгэхээр энэ бол нэлээд чухал процесс байгаа шүү гэдгийг бас төгсгөлд нь хэлээд дуусгая гэж бодож байна. За тэгээд энэ төгсгөл хүртэл үзсэн бол та надад лайк дарж мэдэгдээрэй. Тэгээд намайг дэмжиж шеэр хийж лайк дарж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд хэрвээ та subscribe хийгээгүй бол манаас subscribe хийгээрэй. Дээрээс нь энэ процесстэй холбоотой цаашдаа ийм мэдлэгийг авахыг хүсвэл манай сувгтай цуг багаараа ажлынхантаа санал болгоорой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.